За үзэгчдээ бүхэндээ орой мэндийг хүргэе. ТV1 телевизээ надад нэг санал шууд нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Мэдээж өнөөдрийн надад нэг санал нэвтрүүлгийн маань зочин хойморт Хөх Монгол бүлэгмийн тэргүүн Гансүрэн өрөнцөө өрн оролцуулж байна. Тэгэхээр юуны өмнө бас бидний урилгыг хүлээн авч өнөөдөр энэ хүндэд энэ дээр хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За намайг үржин нэвтрүүлэгтээ оролцсон та бүхэнд баярлалаа. Мөн телевизээс суугч бас энэ орой мэндийг хүлэмжлээ. За тэгэхээр Гансүрэн гэдэг хүнийг бол Монголын ард түмэн бол мэднэ. Яагаад мэдх юм бэ гэхлээр ерөнхийдөө бол эх оронч үзэлтэй залуучуудын төлөөлөл анхдагчдын нэг тийм ээ толгойлж авсан хүмүүсийн их үүсгэн байгуулагчдын нэг гэж бол тэрнгөөр нь хүмүүс илүү төлхөө мэддэг таныг. Тэгэхээр өнөөдрийн бас надад нэг санал нэвтрүүлгийн чөлөөд энэ дээрээс үзэгч түмэндөө таныг уулзах болсон нэг шалтгаан гэвэл бас таны дотоод ертөнц мөн одоо өмнө одоо тийм магадгүй одоо ирээдүйд ч гэдэг юм өнгөрсөн 3 цаг дээр бол бас тайлал хийгдэх нэг шалтгаанууд байгаа улмаас бол үзэгч түмнийхээ өмнө бол өрн авчирсан байгаа. Тэгэхээр юуны өмнө бол бас эхлэлийг танд чөлөөтөр эхлүүлье гэж бодож байна. За өөрөөс хэллээ. Тэгэхээр би 1995 онд анх Хөх Монгол бүлгэнд бол элсэж орж ирсэн. За мэдээж эх орондоо хайгуун гэж байна. Эх орныхоо төлөө багасаа ялангуяа бидний үеийнхний бол бид одоо соц нийгмийн сүүлийн одоо бүтээгдэхүүн гэж ярьдаг шүү дээ. Ер нь тэр үед би Бямрын гишүүн болж ингээл одоо бүхэл эх орон ард түмэн тэр үед бид нэр нэг бахах тугтай эх орон гэдэг том ойлголттой ингэж бас хүүхэд насаа өнгөрөөсөн л дээ. За тэгээд зах зээлийн юм шилжил одоо тэрийг одоо шуургач гэж ярьдаг 90-ад оны их үед янз бүрийн юм улс эх оронд болж эхэлсэн. Яг үндсэндээ бол ардчлал нэрээр бол ийм их замбрааг байдлыг би илүү их болсон гэж боддог. Харийнхын ирж одоо бас газар нутгт дээр тэнд одоо чөлөө тэр синхийг ашиглаж асар хэмжээний юм болсон. Одоо тодорхой болсон. Тэр утгаараа бол би угаасаа энэ үндэсний үзэл гэж юм бол нэг багаас эцэг их юм мэдээж би энэ Монгол сайхан нутагт төрсэн миний нэгдүгээрт тэр хувь заяа байна. Дараа нь өсөж хүмүүжсэн ээж аавын хүмүүжил элэг нэгтэй ах дүү найз нөхдөд ч гэсэн өөрөө би бас тамирчин байсан залуудаа төрийнхөө дуулыг ишгэлүүлж явлаа. Дал багаач олонтой өргүүлсэн. Энэ бүхэл юм нөлөөлсөн. Мэдээж эх орондоо хайргуун гэж байдаг баг л та. Тухайн үед бол үндэсний үзэл гэдэг бол үндэстэн болгонд л байдаг. Зүгээр энэ чиглэл рүү бол би яриад төлөхөө явуулсан юм. Түүх цайлаа судлаач. За тэгэхээр өнгөрсөнд гэж би түрүүнд ярьсан байна. Өнгөрсөнд юу ярих гэдэг юм гэхээр таны бол нэлээдгүй судалсан тийм ээ. Тэгэхээр танаас бол нэг зүйл гарч ирсэн л дээ. Түүх маш их судалдаг. Түүхийн холбогдлолтой зүйлүүдийг маш их одоо ажилбар болгож хийдэг. Дээрээс нь таны одоо түүхийн холбогдлолтой ухаан одоо тэр өнгөрсөн цаг үеийг одоо судалж шинжилдэг багш нар бол маш олон байдаг. Тэрний дунд бол би бурхан болсон одоо Наганбоо өгшөг дуртахгүй байх аргагүй тийм ээ. Тэгэхээр эхлээд хоёулаа яриагаа түүхийн холбогдлолтой ер нь бол улс орны энэ байр суурь таны саяны илэрхийлсэн энэ зүйл дээр бол бас өвгдөөдсөн минь өнгөрсөн үед бол бас ямархуу байсан юм бол энэс эхлэе гэж бодож байна. Мэдээж хүн түүхээ мэдэхгүй бол ой төрийн саргачтай адилдаг. Түүх гэдэг нь улс үндэстний хувьд эрхэм санах мундаг том ой. Говьнод хувьд бол угаасаа хүн алдлаа гэж ярьдаг, онлоо гэж ярьдаг. Энэ бүх санамж ой санамж чинь. Түүхийг хинч бичдэггүй, түүхийг зөвхөн тэмдэглэдэг л дээ. Тэр түүхийг бол нэг хэсэг далайн хязгаа янз бүрээр бичсэн, зохиосон юмнууд асар их байдаг учраас би өөрийн ирэхгүй түүхийг судалж ирсэн. Яагаад тэгэхээр энэ далайн хязгаа бичлэлт болгон чинь оноог нь алдаа болгож, алдааг нь оноо болгож болчихдог. Тэгэхээр жинхэнэ явсан замлаа ой санамжаа тухайн ард түмэн алдаагүй байгаа тохиолдолд цаашид явах замаа сонгох тайлбар болдог. Тэр бол мэдээж хувийн дээр ч гэсэн тийм ээ. Би одоо юу гэдэг өчтөр энд жалга байхад би тэрүүгээр яваад унтсан бол маргааш тэрүүгээр явахгүй шүү дээ. Миний ой санамж байхгүй. Тэгэхээр түүхээр мэдэхгүй гэдэг бол өчигдрийн унсан жалгаа хараагүй. Өнөөдөр жишээ нь манжийн дардлалт байсан ч гэж ярьдаг, манжтай холбоотой улс байсан л гэж яриад байдаг. Яг гарсан асуудлыг ярьдаг л. Гэтэл яагаад урагшлаад ер нь яагаад орцсон юм бэ? Тэр эзэн гүрэн байгуулж ирсэн 2000 гаруй жил Евразийн сээжинд хүчирхэг байсан энэ ард түмэн яагаад өнөөдөр ингээд одоо бусад хоёр талынхаа юу мундаг их хоёр гүрний дунд бид нэр их авчигдсан бол цөөхүүлээ ядуу энэ бүх асуултыг чи ингээд хөөхин тулд өнгөсөн рүү ордог байхгүй. Заавал орж таа. Заавал орно. Яагаад тэр том газар нутгийг ихшээжсэн энэ мундаг хаадыг үрсаад өнөөдөр би үнэхээр сэтгэл өвдөлтөлтэй гудамжинд хөвтэй тасраад унтсан сайхан бивчлэг үзэгт бүр гайхсан фэйсбүүкээр зам дээр машин мөргүүлсэн хүний хинч тоохгүй хажуугаар гараа явчих. Би ер нь айгүй яг хийсэн шүү.
Монголч хүмүүс биш болчих гэж. Тэгээ тэр сайхан уламжлал, тэр сайхан имиж чинь бид нар өнгөрсөн үеэс олж аваад би өөрөө өнөөдөр өчигдөр өгөөд маргаашийн холбоос. Тэгэхээр би энэ холболт хийгээд ирээдүргөө зөв явахын тулд би өнгөрснөө харж судалгаа сураар байхгүй. Би юун дээр алдаадсан юм. Юу одоо онж зөв явахын тулд би энийг харж ээж ийшээ яаж явах шин. Би тэгж бодлоо. За тэгэхээр үндэсний үзэлтнүүд гэж зарим нэг нь бол бас тийм ээ хүмүүс сайнаар хэлэгддэг. Зарим нэгэн талдаа бол үндэсний үзэлтнүүд гэж хэсэг бүлэг ийм цөөнх нэг залуучуудын төлөөлөл болсон хүмүүс маань өнөөдөр байр суурь гаргаад ирсэн. Энийг би танаас яагаад асууж байгаа юм гэхлээр их суурийн тавилдсан тэрэн дээр бол одоо өөрийн бас байр суурийг илэрхийлэх бүрэн эрхтэй хүн гэдэг утгаараа бол асууж байгаа юм. Одоо цагийн үндэсний үзэлтнүүд бол 30-44 байгууллагууд байна л да. 30 гаруй ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хүмүүс маань өнөөдөр нийгэмд ижлэх байр суурьаараа массын хүрээлэлээр бол одоо бас тодорхой хэмжээний бас нэг эсрэг одоо тийм зүйлүүдийг бас ингээд яригадаад байна уу даа л гэж бодогддгийг миний хувьас. Тэгэхээр таны бас байр суурийг энэ дээр сонсон зүг байсан юм баг тийм ээ. Яг үүндээ эдэлтэй би асар харамсаж байна. Асар харамсаж байна. Зарим нэг юм дээр би өөрийгөө их буруутгахтай шүү. Их буруутгахтай. Тэгээд алдааг хүн бас бусдаас илүү өөрөөсөө эхэлж хайх хэрэгтэй юм бэл. Байдаг л та. Яг үнэндээ энэ үндэсний үзэл гэдэг үзэл маань биш үү? Төртөөгөө игнэгт нөхөр нүм төшгөн болж явах хэрэгтэй. Зөв яг монголчуудаа хандаад л. Энэ бол төрөөс тусдаа юм уу? Төрийн дайсан, төрийн эсрэг үзэл огтос биш. Монголын төр олон мянган жилийн түүхэндээ оршсоор ирсэн. Одоо ч оршиж байгаа. Цаашид өнөд мөнх орших болно. Энэ бол үндэсний үзлүүдийн хамгийн гол чиг шүү. Гэхдээ төр өөрөө хийж чаддаггүй ажил гэж байдаг. Хилж болдгоо үг гэж байдаг байхгүй юу? Хилж болдгоо үг гэж байдаг. Хийж болдгоо үйлдэл бас байдаг. Хурч чаддаггүй сегмент байдаг. Энэ дутууг л үндэсний үзэл тэггээд байгаа. Энэ залуучууд одоо хөдөлгөөнүүд энэ хүмүүс ховж байж болно шүү дээ. Чийч биш үндэсний үзэл. Энэгээрээ уламжлагдаж хийж ирэх ёстой. Тэрнээс Монголын төрийг хүчгүйдүүлэх ч юм уу, Монголын төрийн эсрэг биш. Монголын төрийг аль болох хүчтэй болгох. Монголын төрийг хилж чадахгүй болдгоо юмнуудыг хилж чаддаг баг. Тэр нөхөөс болж явах чиглэлтэй. Гэтэл өнөөдөр үндсэндээ энэ чиглэл бүрэн алдагдчихлаа. Яагаад? Таны байр суурь шүү дээ, тийм ээ. За яг нь ер нь яагаад гэдэг асуултанд би хариулахад за яг их зүүн үед цагаан дээр хараа, тийм үү? Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-2 дээр заасан байна. За. Эх оронч бол үндэсний үзэл өөрөө хөл болж, ийм нэгдлээ баталгаажуулж оршино. Гэтэл энэ ингээд цаахан бичээд өгсөн бол нэг талаа бидний үйл хэргийг бол дэмжсэн асуудал. Гэтэл энэ заалтаа бас хур мөчтөөр хөрсөлж байна л да. Ерөндөө бол яалтчгүй бид нар 90 оны тэр хүмүүс самуун тийм үү замраагүй байдал донд тэр хаус төлөлт замраагүй байгаа юм чи одоо цэгцлэхийн тулд гэх юм уу та төр маань өөрөө хүчгүйтсэн бас ингээд төр чинь ядруулах үе байлаа шүү дээ. Тэгэл одоо бүгд л ингээд учраа олохгүй бочгин жаах үед гадныхан тэр симхийгээр орж ирээд ингээд хүч одоо энэ тийм магадгүй мафа байгуулах гэж юм уу тийм үү. Нөлөөгөө тогтоох гэсэн үйлдэлүүдийг бид нар тухай бүрт нь хүч хэрэглэж тасан зогсоожсэн юм уу би энэ хөлсөнд авах тийм ээ. Гэтэл одоогийн нөхцөлд эргээд нөгөө энэ төлөв маань ерөнхийдөө байр байранд ороод ирж байгаа тохиолдолд нударгаар юм уу? Айлган сүртүүлэгч хийж замаар тэрийг гэж бол байхгүй. Байхгүй юм. Үндсэн нөгөө чиглэл бол бид төрүүлсэн шүү дээ. Монголын төрийг хүчрхэг болгохын тулд тэр төрд буруу байхгүй шүү дээ. Төр гэдэг чинь тийм хий мөртлөө асар том агуулгатай гэдэг байхгүй юу? Хинч сүрддэг. Төрийн дээр сүлд сүр гэдэг бол хүчрхэг. Тэрийг хүчтэй болгохын тулд ажилтдаг болохоос биш. Төрөө мялах, төрөө муулах, төрөө үгүй их тал дээр ажиллаж огт болдог. Тэр энэ чиглэл алдагдаад ингээл гэмт хэрэг хийгээд, дээрм тонол хийгээл одоо нөгөө анх бол бид тасаж зүс. Тэрийг бол би хаач боддог юм л дээ. Яг бас нэг колороо зүжсэн, хэлжсэн улс зөндөө би хасвал өөрөө угаасаа Монголын өвөг точоо. Өвөг бэлэгдэл. Монголын хас төрч гэж ярьдаг. Энийг ярил одоо бас дахиад нэвтрүүлэг бол хасбууд хамаг гэж ярьдаг. Монгол хасын орон гэл одоо их бүрүүгээ хасын тухай жишээ Эрдэнэвэн мундаг одоо тайллууд байна шүү дээ. Нагаан буугаад л явж шүү дээ. Хас бол угаасаа тэр утгаараа бид бол мөнх тэнгэрийн хүч гэдгээр хасыг бол эргэлж ирсэн. Тэгэхээр энэ чиглэл
Үнэн тэрээс бид нэр Гитлерийг шүтэж нацист Германыг дуурайсан огтоосгүй. Энийг би баттай л. Гэтэл сүүлийн үед бол энэ юу н хэлбигээ Герман зэргийн хувцас өмсдөг ч юм уу тийм ийм юмуд анзаарэгддэг. Иннээс болж ойлголт буруу болж ирсэн. Тэр гэмтэргийн шинжтэй үйлдэлүүд нь ихсээд эхлэхээр энэ нөхдөд чинь зүгээр л хас зүүдэг, дээр мийдэг, хүн зовдөг юм. Гэтэл бидний хийсэн масрах байгаа шүү дээ. За яваад зах ханзыг хуулсан тэр үс туссан бол одоо түүх өнгөрсөн тийм. Тэрнээс гадна эрдэнэгаа бид нэр лекцийг тавьж ирсэн. Монгол төвд үзэл гэж. Тэр бол агуу үзэл шүү дээ. Ер нь хүндрэлтэй хаанаас үүссэн юм бэ? Одоо бол маргаан эцэслэн шийдэгдэггүй. Яг Африкаас идэгтэй дэлхийн ихэнх эрдэмтэд байдаг. Гэвч Алтан нуруунаас бүртэн судлагдаагүй том нуруу тэр чигээр. Эндээс олдож байгаа олдорууд бол үнэхээр хүндрэлтэй Монголоос үүссэн юм байна гэдгийг баттай хэмнүүд байна шүү дээ. Энэ гэхэд жишээ нь бид нар машина барьсан тавил лекцийг хийж л байсан шүү дээ. Энэ нь бол үндэсний үзэлтнүүдийн нөгөө чиглэл зорилго мөн байхгүй. А гэтэл зүгээр нэг муу стад ресторанд ороод нэг цодоо хийдэг ч юм уу. За яг миний би бол бас бүр биш гэж байгаа биш. Би өөрөө ч яг тийм юмар явж ирсэн. Үнэн чалангаа өгөхгүй гайдад ресторан дээр очиод та нар монгол хүний дээлгч болохгүй. Хүч хэрэглэж болохгүй. Тийм үү? Эмэгтэйчүүдийн янга эхчүүдийн архич гэж бити андуураад энэ улс орж эзэнтэй гэж явсан. Энэ бол миний зүгээр шатчтаар өгсөн асуудал. Тэрнээс дан тэрлүүгөө туйлшрах юм бол энэ бол биш. Ерөөсөө биш. За, энэ бол таны байр суурь тийм ээ. Тэгэхээр энэ дэр дөрөөлөд ерөнхийдөө бол дэлхийн монголчуудад бас миний санах юм бол 2012 оны байна. 9 сарын ихэр байна. Та нэг дэлхийн монголчуудад хандаж уриалга гаргаж ирсэн. Онлайн буюу одоо сошиалар. Тухайн үедээ бол яг хоо хинч анзаарахгүй байсан боловч бол интернет орчинд байгаа дэлхийн өнцөг улам бүрд байгаа монголчууд бол нэгдэж үзэл бодлоо илэрхийлжсэн. Энийг нэгдүүлэхийн одоо гол хүч нь бол Монгол төвтэй, Монгол цустай, Монгол зүстэй энэ хүмүүсийн төлөөлөл болж одоо таны хийдсэн мэдээлэл байгаа. Энэ мэдээллийнхээ талаар бас ярихгүй. За тий 12 онд ер нь миний доторх бодож явж ирсэн зүйл тухайн үед цаг хугацаанд гэж таараад тэр мэдээллийг бол хийсэн. Facebook, YouTube олон юмнууд дээр бол тавигдсан байдаг. Энэ мэдээллийг хийсний дараа асар ол монгол хүн надад хандсан. Бүр англи хадгалтай та нар тавиад өгөөш наа чи ямар зүг юм бэ? Бодъё л доо. Би босод үндэсний яснаа юу байх гэсэн биш шүү. Бурядууд тэгэхэд алтаргана гэдэг. Сайхан наадам хийдэг тийм үү? Казак үндэстэн наврис гэж сайхан баяр байдаг. Тэгвэл монголчуудад яагаад нэг өдөр бид нар баярлдаг? Тэрнэр би байж дэлхийн монголчууд сэтгэлийн дээж юуныхаа цацлыг төв монгол руу өргөж болдог. Одоо эзотерик синергетик гэл олон шинжилгээ ухааны тактик чинь монгол хүний тэр сэтгэлийн агуу тэр нэг удаа ч гэсэн 9 сарын 22-ны өдөр тийм ээ. За сүү өргөж чаддгүй магт өнөөдөр чинь би монголчтой хүний хувьд монголчуудын нэгдвэл баярын өдөр шүү. Би чинь хэдийгээр тийм үү хятадын ч юм уу, Оросын ч юм уу, магадгүй Америкийн ч юм уу, би халимаг, би туваа, би хинч гэж байна. Гэхдээ би Монголд урахтай учраас бид нэгэн удаа нэгэн бүл байсан цааш байх болно гэдэг баярлах өдөртэй байна гэдэг энэ агуу том юмны үндэс гэж би ойлгосон. Бутарсан нэг өдөр байхад бид нар эвлэлтэх нэг өдөр ирж л та. Түүхөөрөө янз бүр шүү дээ. Бид нар иргэн унд шахалтаад хитгэн бүл бүрх үлдээд яадсан түүхэн бичээтэй л шүү дээ. Иргэж тэндээсээ гараад уугрууд юуны төргүүдийн төргийн төрөл уугар ялаад ингээл ууграа хавал боцож газар нутгаа эзлээл гэл түүхөөрөө үгүйс бол хөрөөний шиг юм. Түүний амьдралтай адил. Тэгэхээр одоогийн юмдаа нэг хэвлэрэл бид нар ихчих юм байна. Бидтэй ядуу байна юм болохгүй. Бид дандаа урагшаа, бид дандаа Чингис хаан алсан байдаг шүү дээ. Тэнгэрийн цараас сэтгэж газрын ингээр амьдрэх гэж. Тэр бол агуу үг шүү дээ. Тэнгэрийн цараас сэтгэж гэж. Газрын газар төстэй дөрвөө энэ бүр дэлхий л шүү дээ. Энэгээр бид энэ л баригдсан ш тэр цаг хугацаа орон зайны хэмжигдэхүүнд бид баригдаж амьдрал. Гэхдээ чиний сэтгэхгүй бол тэнгэрийн цараа байх хэрэгтэй. Тэгснээ үндсэн дээр тэр хүн мондөг том тэр гүрнийг байгуулж чадсан байна. Ач холбогдлын үед энэ жил 9 сарын 22-ыг бас яаж өрнүүлэх, ямар үйл ажиллагаа бодсон сансан зүйл байвал, төлөвлөсөн зүйл байвал тийм. Ерөндөө яг энэ мэдээллийг хийлээ. Тэгээд ер нь миний өөрийн одоо ятгад амжилтын санаачилсан оролцоогоор янз бүрийн юм тасар хийгдсэн л дээ. Тэгээд би бас энэ ер нь энийг бол уламжлал болгосон фестивал болгоё гэдэг дээр аюух бодолтой байна. За энэ дээр бас ярихад тамга монгол төсөл байна шүү дээ. Тийм ээ. Дурдахгүй байж болохгүй тийм ээ. Тийм, дурдахгүй байхаа аргагүй байхгүй. Батмөнх дайн хаанаас хойш ерөнхийдөө нэг 300 жил дээр энэ заа нэг монголчууд тэгж нэгдсэн байхгүй.
Дандаа л хоорондоо байлдаж чаргарч бутарч айл гэрээр бол салц сарнсан. Ер нь хүүхдүүд нь өнчирч тэгээ зарим нь өөр айлд өргүүлж тийм үү. Өөртөө нэг өмнөдөө л монголчуудын монгол туурхтны тэр унагсан, нулимс, урссан, цус тасарсан ам бол бас аимшигтай. Насарч геноцид өртсөн ард түмэн. Тэр энийг дурсахгүй байгаа. Тэр олон имтгсэн илгийг бол нэгэнтээ нэгтгэж чадсан төсөл амын Монгол төсөл. Би нэг бол яалтчгүй хааж бардам хэлдэг байхгүй. Энэ нэг одоо Монгол Улсын гавьж хүчтэй жавхлангийн хийсэн мундаг том гавья Монгол туурхтны үед. Ийм юмыг бид мартаж болохгүй. Улам сэргээж дэврэх хэрэгтэй. Энэгээрээ бол би 9 сарын 22 болгон монголчуудын хувьд, Монгол туурхтны хувьд Монгол туурхтны нэгэнгүй гоё санааны нийтлэл фестивал болоосаа гэж бодож байна. Тэрнээс би одоо юу гэдэг нутаг орон ч юм өөр юм ярих гээгүй. Би нэгний төрөвчрийг өнгөхгүй. Зүгээр бид монгол цустай, монгол хэлхтэй төрсөн үнэн л юм чинь хонгон дээрээ, дурууган дээрээ хөх толготой хөксөртэй төрсөн үнэн л юм чинь бид энийг хааж бардам хэлж чаддаг. Нэгэн өдөр ядаж их санаагаар нэгдэж чаддаг байна. За энэ бол яг хоо төлөвсөн ажлуудын нэг зорж байгаа ажил, хийгдэж байгаа ажлуудын нэг тийм ээ. За тэгэхээр нэг ийм асуулт сонирхолтой те. Эх орон гэж яриа цээжэд илдээд байгаа. За энэ бол яг хоо энгийн та бидний дундч байна. Урлаг соёлынхын дундч байна. Улс төрчдийн дундч байна. Тэгээ ер нь эх орон гэж ярьсан хүн бол асар том зүйлийг ярьдаг, хэлдэг тийм ээ. Тэгэхээр ингээд цээжэд илдээд байгаа хүмүүс нэг жоохон юмн дээр алдаад байна уу да. Ерөнхийдөө бол эх оронгүй цээжэд дэлдэх нь цааш шалтгаан жоохон юу юм бол тийм ээ. Дэлдснээрээ чи өнөөдөр юу хийж чадах юм бол гэсэн асуултууд гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр таны байр суурийг сонсомоор байна. Яагаад би заавал яг танаас эх орон гэж асуугаад байгаа гэхлээр ерөнхий чиглэл, ерөнхий зорилго, ерөнхий одоо таны энэ туулж өнгөрүүлсэн бүхэнд чинь энэ зүйл холбогдоод байгаа учраас асуугаад байгаа шүү. Би одоо бас юу гэмдэ. Заавал одоо нэг хэл хамгаалал, буу хараал, дайснаа дараал мэдээж тэр эх оронч үзэл. Гэтэ би хамгийн одоо чадлаараа ядруухан тайлбарлах баг. Жишээ нь энэ бол одоо чиний бал. Тийм үү? Энэ чиний байхгүй. Тэгэхээр чи энийг бол бусдын ингээд би авчих чамд хармын сэтгэл төрөв. Тийм үү? Надаас төрөв минийх бол. Тэг энэ бол чинь ширээн дээр л байна. Энэ ширээд танай телевиз дотор. Энэ телевиз чи Улаанбаатар хот. Улаанбаатар хот Монгол улс дотор гэж явъя л та. Айгүй ингийн бас эх орон зөвхөн зүрхнээс эхэлдэг гэж байна. Зүрх. Миний зүрх гэх араас сэтгэл гэж оршоо борж ирэл тэ. Миний зүрхэн дотор нандин гэж боддог бүх л юм энэ эх орон багтдгийг. Зүгээр энийг тайлбарлахдаа хүн янз бүр тайлбарладаг. Тэгэхээр би өөрөө харамч юм л дээ. Айгу харамч юм. Би юугаар харамч вэ гэвэл би энэ зүрхэн дотор нандин гэж боддог бүх юм харамжлдаг байхгүй. Тэрэнд миний үр хүүхэд, миний орх орон, миний ах トゥ хамаатасад найз нөхөд тэрэнд чинь материаллык талаар одоо юу гэдэг миний ундаг машин одоо бүгд л орно. Миний үнэт юм гэвэл би энэ Монгол үндэстний сайхан өв уламжлал, өв дээц, агуу түүх би энэ бүгд амар харамлдаг. Тэгээ би тэрүүгээрийг харамч шүү. Маш харамч. Би бас их шуналтай юм л дээ. Юу нь шундаг вэ гэвэл би мэдэж чадаагүй Монголынхон сайхан байгаль, үзэж чадаагүй байгаль, мэдэж чадаагүй түүх соёл би бүгд тэрийг сурах юм гэж боддог. Магадгүй би энэ дээр биш заримдаа дэдүүр шуучдаг баг. Тэгэхээр би эх орон гэдгийг уг нь яриасаа гэж боддгийг. Яг өөрийнхөө ойлгосон хэмжээгээр мөн эх орон ханаас эхэлдэг, эх орон гэрээс миний гэрээс эхэлдэг гэж зарим нь ярьж байдаг тийм. Миний ажлаас эхэлдэг мөн чиний гэсэн бүх юм л энэ эх орон багтдаг. Тэгэхээр энийг яриасаа яг хүнд их энгийн зөв ойлгосоо эх орон гэдэг бол угаасаа л бусдаас амлах чиний үнэт бүх юм л ордог. Тэгэхээр эх оронч гэдэг тэр их хүнд зүйлийг магадгүй тийм ээ. Жохон алдаад байна уу да гэсэн тийм бодол тань төрж ирсэн. Зарим нэг талаараа. Одоо жишээлбэл миний ойлголтоор бол өнөөдөр тэр Улаанбаатар хотод бол яг газрын маргааны асуудал бол байж л байдаг. Тэр бол яг өмчлөх гэдэг тал дээр явах. Тэгвэл хөдөө орон нутгад Улаанбаатараас гараад ч гэдэг юм уу те. Бас иймэрхүү эх орноо бас тодорхой хэмжээний сөмөр нь алдаад байна гэсэн ийм бас бодол тань байдаг байх л та. Нууц шил болцгоо. Би гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг шахаж авчихтаа биш. Асар их хөрөнгө хийж орж ирж байна. Энэ бол одоо айлт бол жишээ нь хоолны материал багт асар их юм аваад ороод ирж байгаа бас агаар нэг л дээ. Гэхдээ эцсийн төлбөр нь юу байх вэ гэдэг дээр бас их айдаг. Энэ их энэ их бонд өөр биш л гэж яриад байгаа юм л та. Чи өнөөдөр хүнд мөнгө зүгээр өгдөг л байхгүй. Би ч өгөхгүй.
Мөнхийг хөршиж эзэж байхгүй. Мөнхийг ирэх ашиг гэж байдаг. Энэ үгийг бол бас даяар Монгол хөдөлгөөний нэг ахмаа нэлтгий. Тэр энэ бол хамгийн үнэн үг байхгүй юу? Тий. Мөнхийн ирэх ашиг. Тэрийг л одоо энэ төр барьж байгаа эрхмүүд минь сайн ухаарч ойлгосоо л гэж би боддгийг. Тэр алдаад байна гэдэг чинь алдчих үедээ гэсэн. Өнөөдөр буу өрөө дайрсан юм алгалдаа. Шинэ тажик руу бол хятадууд орчлоо гэж байна. Энэ бол гэхдээ бас Монгол хүмүүрийн дотроо бодвол тунгаах асуудал байхгүй юу? Юунаас өөрөөс. Энэ сонгуулийн одоо 4 жилд ингээд өөр намууд гарч ирээд өөр стратегиэр яваад би манай нам дуусаад дараагийн намд боддог ч юм уу дараагийн хүмүүст хамаагүй гэж байгаа юм шиг их үр тавиад байгаа л миний сэтгэл хөвдөд идэх байхгүй. Тэрний төлбөр нь гэхдээ эцсийн бүлэгтэл та нар Монголдоо л байгаа шүү дээ. Монголоор л барьцаа тавьж байгаа хин ч вэ. Тэр л жоох надад хүн санагдав. За өнөөгийн улс төрийн амьдрал нийгмийн байдал ганц орон гэдэг хүний байр суурь ямар байдаг юм бол иргэний энэ одоо үжил бодлоор иргэний байр суурин дээрээс ганц орон гэдэг хүн өнөөдрийн нийгмийн байдал улс орны байдлыг ер нь юу гэж харж байна те Монгол улсын иргэний хувьд бол үжил бодлоо илэрхийлэх эрхэн танд байгаа. Энэ зүйлийг асуумаар санагдчихэв л да. За яриул нурших. За өнөөдөр бол үнэхээр Монгол орны хүн бол бас ой баяжцсан гэрүүлүүд байна уу байна. Сайхан амьдарч байгаа. Байна. Би тэр үгдийг үүсэхгүй. Гэхдээ араа нэг юм байдаггүй. Хүн баяжиж болдог. Хүн сайхан амьдарч болдгийг. Өнөөдөр хүн сэтгэл хангалуун явна гэхэд миний хувьд би баяжцсан ч байсан би чадахгүй. Чадахгүй. Яг тэгэхээр эсвэл би Монголоос магадгүй өөр оронд очичулыг хараад магадгүй. Нийгмээр би өнөөдөр миний байшин сайхан байгаад миний гэр хоолтой байсан ч хүссэн ч эс хүссэн ч би маргааш тэр орцноос гардаг. Гараад л орцны хажууд утцсан тасраад унтсан Монгол гойлог гуйж байгаа хүүхэд тийм үү? Хэрэлдэж байгаа хосууд, зодтолж байгаа залуучууд автобусны мөнгөгүйдээ утраад хүнтэй мөрлөлцөндөө хараал хэлж байгаа монголчууд харахад надад юм хүнд өгдөг. Яг үнд. Тэр ингэж сайхан амьдсан дэр дүүрсгээд яах вэ? Бид нар ч 3хан сая шүү дээ. 3хан сая дотор чинь 700 мянган хөдөлгөөрийн болон нөхөн гүрчүүн настай юм байна. Өнөөдөр та болоод би энэ телевизийг үзэж суугаа гар хөлн бүтэн хөдөлмөрлөж чадж байгаа. 700 мянган монголчуудаас ердөө хараа 300 мянган яг ирчүүд байгаа байхгүй юу? Үндсэндээ. Тэгээ энэ 300 мянган ирчүүдийг л хангалуун цалиугаар энд ажиллуулчих л та. Энэ яасан хэцүү юм шиг биш л надад санагдаад байдیں۔ Тэр чинь тэр 300 мянган ирчүүд чинь тийм үү? Нөгөө дүлээ аваад л очиж нөгөө үлдсэн 400 мянган ихнэр эмэгтэйчүүдээ ээж аваагаа өр хүүхдээ ингээл 3 сая л сайхан амьдрал л та. Тэр Монголд бол би зүгээр энэ ташин бэлэх тэр үндэсний социализм буюу national socialism гэж ер нь л хэрэгтэй санагддаг. Гэхдээ энийг бол нөгөө өнгөрсөн цаг дээр зарим нэг изм үзсэн хүмүүс бол чи нацист нам ярьлаа, Гитлерийг ярьлаа. Гэхдээ Гитлер тэр дайн эсэл буруу юм байгаа үст. Тэр Герман улсыг тэр 1-р дэлхийн 1-р 2-р дайн хэрэг хэмжээнд авчиж чадсан гайхамшиг байна шүү дээ. Тэр алдаа оноо байгаас бүх юм барилталтай шүү дээ. Одоо хөгжсөн Казахстан, одоо Японыг та нар харалтаа. Япон бол яг энэ чиглэлээр хөгжсөн шүү дээ. Жигд хөгжсөн. Гэхдээ технологи болчихсон. Инновац. Одоо Монгол оронд бол үйлдвэрлэл гэдэг энэ яг үнэндээ бид нар ямар амар мундаг үйлдвэрлэдэг улсын ард байгаа юм. Бид нар тийм чулуун шиг татаач тэдний юу хийх хэцүү. Гэхдээ мэдээж экспорт импортын хууль юмараа бол бид нар татвараараа тэрийг зарлж болно. Тодорхой хэмжээний юмыг. Гэхдээ тэр дэлхийд нойлцсон улсын ард. Тэгвэл бид нар технологи гэж юм багч гэж гаргаж ирж болж байна. Нөхөн зэрэгт баялаг биш та. Одоо сүүс бүтээгдэхүүн нэгт бид нар асар хэмжээний юм гаднаас судалж авч шít. Сүүгээ бид нар гаднаас гэж өгөөд шít. Нөгөө малтай гэл гайгуулад идэг махан дийлддэг. Одоо энэ дээр л жоохон бодлого өрчвөл нэг хэцүү санагддаггүй шít. Монголчууд зүгээр өнөөдөр нэг хөлсөд төгчтэй тулаагүй л дээ. Өнөөгийн нөхцөлөд л хүнд байна. Тэгээд ингээд ярихад бол яг өнөөгийн энэ нийгэм бол явахгүй гэдгийг харагдчихлаа шít. Энэ систем өөрөө гаццсан байна. Яг энд хин нэг нь буруу гэл хэнийг онцлол жишээ нь тэргээ энэ чи шүү чамаас болж тийм байхгүй. Систем нь өөрөө буруу гажиг. Ялангуяа монголчуудын ахуй солилтын нийцгүй систем. Тэгээ энэ систем л өөрөө өөрчлөгдөх ёстой. Үндсээр. Тэгэхээр нөгөө л нэг яг бүхэл юм хуулиас эхлэл үзүүлээс эхлэл өөрчлөгдөх болцоод байна л да. Тэгээ болохгүй юм засахаас яадаг. Өөр юм байхгүй нүгээр зүтгэе гэл одоо жишээ нь машины өрүүл ирэхгүй байна гэл таврал өгөхгүй явсаар хаан мөргөд зөксдөгтэй адилхан байх. Үгүй шүү дээ. Зөксөд янзлах хэрэгтэй байхгүй. Засах хэрэгтэй. Одоо зүгээр би улс орныг инженеэр ярихад машин гэж бодоход мотор ажиллаад байдаг, төрийн аппарат нь ажиллаад байдаг. Коробон гараад татчихсан шүү дээ. Явахгүй юм чи яа. Консаа аваад утчих шүү дээ.
Мотор урагшаа зүтгэхдээ цаашаа эдэн гэж явахгүй шүү дээ. Дугуун том жижиг торомсон зурцсан хийтэй. Уу яаж явах юм? Уус үндэстэн чинь машин байлаа гэж бодоход мотор нь ажиллаад, коробын хараа нь хувцтай сайхан солигдоод бүх дугууных нь эргэлт таарад, хийн таарад тийм үстэй. Тэгээ хурдтай явж бус машинтай уралдсан шүү дээ. Тэгээ машин өөрөө дотроо ингэж ирэх шуурган болохгүй байхад бид нэр урагшаа үржил гэж хэлсэн. Тэгээ энийг үндсээр өөрчил. Тэр коробыг соль болохгүй мотор чинь зөгцсөн байвал янз л. Бид нар бүгдээрээ машинаар улс их орон гэдэг чинь нэг машин. Ард түмэн гэл ярьж бид нар чи бид нар магадгүй нэг дугуй. Гэтэл чинь том жижиг дугуй бол яаж явахгүй шүү дээ. Заалаа явдал шүү дээ. Энэ ч болохгүй байгаа юмыг бид нар үндсээр л өөрчлөлөө. Мэдээж болж байгаа юм байгаа л да. Бид тэр бүгдийг үүсгэх гэв. Зүгээр энэ асуултын хариу сонгуул төгссөн байна. Монголчууд юу байна? Тэгэд энэ утгаараа бол үндсэндээ л мэс өөрчлөлт хэрэгтэй. Энэ бол 12-8 оны сонгуулиудаас бүр тустай. За, энэ бол таны байр суурь. За, Гансүрэн гэдэг хүн өнөөдөр улс төрийн байр суурийг сонсмоор санагдчих. Тэгэхдээ улс төр гэхлээр бол нэг зүйлийг хэлэхэд бол яг хуу нам эвсэл тэр энэ гэхээсээ илүүтэйгээр таны байр суурь их чухал байна л да. Тийм ээ. Бүр тодтоход дуулан байх уу? Нарийн ширийн зүйлийг яриулъя. Би нэг тэг одоогийн тогтолцооны яг тэ одоо бол хүн болгол ярьдаг л та. Үнэхээр дэлхийд байгаа одоо ганц зөв тогтолцоо юм. Гэтэ энэ тогтолцоогоор яваад хөгжсөн орн байгаа учраас бид хөгжиж болох юм шиг хараад байгаа байхгүй. Гэтэ монголчуудын өөрсдийнх нь ямар ч улс үндэстэнд байдаг тэр ген фонд буюу генд байгаа тэр уламжлал зүрхэнд нь байдаг нэг юм бол яалтчгүй бид нар бол нэгэн том хаан өдөртөж явдаг. 9 өрлөгтэйгөө жишээ нь 10 би эргэл төвхөр орж л та. Энэ систем нь бол ингээд бүр үе уламжлагдаад үлдсэн. Тэгээд тэр бүх юмд нь ганцхан улс гүрэн гэдэг жирийн ардаас хааны сэтгэхгүй төртөл тийм бодол нь байдаг. Улс гүрэн гэдэг боддог. Өнөөдрийн манай сайхалтай л гэж боддог байхгүй. Тэр бодолтой байсныг чинь тэр хаадуу чи эмгэгтгэхэд нэгэн зүгт харуулцдаг. Нэгэн зүгт. Өнөөдөр бүх хүн нэг зүгт харах хэрэгтэй байхгүй. Та, би, телевиз үзэж байгаа хүн, та, төрийн тэргүүн, улс их хурлын гишүүд, компани захирал бүгд гадаад байгаа элчин сайд консулууд нэг л зүгт харна. Тэр бол Монгол улс хүчтэй байх. Үндэсний эрх ашиг. Энэ Монгол улсад амьдарч байгаа монгол хүн болгон сайн амьдрах хэрэгтэй. Монгол хүн болгоныхоо эрх ашигыг би хангах хэрэгтэй. Бүх талаар. Тэгэхээр чин өнөөгийн улс төрийн байдал бол тийм биш үү? Махан, бөөл намууд, мөн бие даагч. Одоо харин энэ засах юм нэг л юм хармаар шүү дээ. Бүгдээрээ л улсаа хөгжүүлнэ гэдэг яаж гэдэг юм асуулт гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн улс төрийн байдал бол ийм ураа усгаал яг үнэ. Тэгээ бүгдээрээ л нэг зүгт харах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ч юу хэрэгтэй гэхээр нэг зүгт харуулдаг систем, нэг зүгт харуулдаг тогтолцоо хэрэгтэй. Энэ дутагтаад байгаа байхгүй. Энэ дутагтаад байгаа. Тэгээ энийг бол гаднаас авчиж наахгүй л дээ. Бидээс инновац шинэ уламжлалтай холбох хэрэгтэй. Тэгтээ уламжлалтай холбоотой Монгол хүндээ наалдуулж хийх хэрэгтэй шүү дээ. Яагаад бид нэр заавал нэг туршлага хайгаад идэм бэ? Би тэрийг гайхаад идэв. Тэгтээ тэргүй үзэнд хөрөнгө байгуулж исэн юмнууд нь цагаан дээр хараараа байж л байгаа шүү дээ. Тэрнээсээ жоохон судлаад одоогийн мэдээж нэгэнтэй хөл зэрэгцээ алхах шүү дээ. Тэгээд одоо геополитикийн нөхцөл байдалтай зохицуулаад тийм үстэй. Тэр Оросд хоёр мэдээж мөнхийн өршүү. Тийм нэг нь ганцхан нутгийг аваад нүхгүйгээс л бид өршүү. Тэгээд энэ дундаа бас яаж нэг орших уу? Суу зайл гэж юм биш үү? Эцэг нэг юм сан юм дэвч байдаг шүү дээ. Суу зайлын эвгээл дор гэдэг шиг. Тэр суу зайл гэдэг чинь ухаан шүү дээ. Тэрийгээ монголчууд бүгдээ гаргах гал хэрэгтэй. За, үзэгчд манай холбогдоод зогсоо зайгаа залгаад байна. Тэгэхээр Янсүрэн гэдэг хүнээс бол бас асууж тодруулах тэр дундаа бол бити их ус төржүүлээсэ манай үзэгчд маань нэг үзэгч авчаа нэвтрүүлгээр өгчлөх хоёлаа. За. За байна уу? Байна уу? Байна, холбогдсон байна. Орой мэндийг хүргэе. За, байна. За, орой мэнд минь дөө. Орой мэнд. За. Энэ ус төржөөд байгаа байхгүй би шууд нэг юм хэлье. Энэ Ахмад мастан хүмүүсийн нөгөө тэтгэр нэмлээ гэж байна. Ингээд шоууж болохгүй. Нэмэхгүйс яаж гэдэг нь бид тэр одоо энийг авмааргүй нь яагаад? За, ерөндөө бол энэ би бол одоо энийг бас боддог байхгүй. Одоо энэ намууд тийм үү? Ирэх хөдөл гартаа байгаа хүмүүс бас нэг ингэж нэг юу тийм дээ. Нэг 3 жил ядруу 4 жил юу ч одоо нэг илс юм хийж чадаагүй. Гэтэл нэг улс их орн хүн унтаад маргааш өглөө босч байгаа шиг улс их орны явах процедур тэр ажил бол явдаг арай л юм.
Энэ ажлыг би хийгээгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ нэг сонгуулийн өмнө ингээл нэгэл хасаал басдгүй л дээ. Ер нь нэмдэг. Энэ айгүй их нөгөө энэ хүний асуулт айгүй зүг байхгүй. Ингээ нөөгд одоо мороор бол ингээ уралдчих штеп. Амаа хаа тавих вэ те уяач өгөх та сонгуульд өгч байгаа. Барай өртөж байгаа тийм үү. За барай өртлөө шүү дээ амаа тавиар хөп гэл одоо гинтгэл лаг болоод тэтгэж хэмжээс нэмий оюутны далаач үг нөгөө хөвгтөө хормор гэл ингээл. Энэ бол байх өх ёстой юм шүү дээ. Уг нь тэрийг нэг заавал морийнхаа амыг татчих байгаа л одоо сонгуульд өгч байгаа хэдүүлээс дэрийд ингээ нам өсгөх шүү. За одоо тавьж бат гэл. Одоо энд чи арт түрүү эхнээс ингээ дургуутчих шүү дээ. Амааргүй зүг шүү дээ. Болооч энэ ам. Тэгээ энд нэг ам татдаг юмнаас ч болоо нөгөө Монгол улсын хөгжил бас л татагтаад байгаа шүү. Тэр чинь гараад өгч яага болтгүй. Заавал нэг магадгүй та гараад өгсөн тэр нам өгсөн байсан бол үдий энэс том юм өгөх байсан юм. Эдийн засаг энэс жишөө ирчмтэй урагшлах байсан юм. Санаа мод бие ятна гэдэг шиг. За хэдүүлээс төхүүлж байгаа л ааш юм аа гэдэг шиг юм харагдаад байгаа байхгүй. За тэгээгүй ч болно л та. Хин чаас нэг ийм юм харагдаад байна шүү. Ийм маягаар бол нэг хөшөлдөхгүй байхал гэж бодож байна. Бас асуултанд тийм учраас бас. Баян орой мэндийг үргэлж холбогдсон. За танарт орой мэнд хүргэе. Ганцхан бол маш зөв ярьж байна. Маш зөв одоо юм. Хараатай хүн байл. Бүх монголчууд нэг зөвхт харж аж, дээрээ нэг даргатай ажиж энийг шамарлалт гарна. Одоо харалтай та нар. Нөгөө 100 мянган 100 сая төгрөг намдаа нөгөө нэг хандив нэрээр авилгаа өгөөл. Гэхдээ нөгөө мөнгөний сонгуульч нь тэнд очиж дараа юугаа хийх вэ? Нөгөө 100 сая төгрөг олж авах ажил хийдэг юм байна. Энэ нэг Монгол улсыг дампур улсны нэг 25 жилийн Монгол улсыг муухан олгосон энэ төрлийн тогтолцооноос монголчууд залах хэрэгтэй. Ганцхан бол яг зөв сайн хэлсэн. Энэний төлөөл үнэхээр залуучууд та нар тэмцэх хэрэгтэй. Залуу хөгшин ирэхгүй энэний төлөө одоо явахаар зарахгүй болж байна. Би бас ингээд сонгуульд нэр дэвш канаалтаа үзлээ сая. Тэр чинь бол мөнгө бол ястаа хандлагатай юм байна. Руу 50 сая май бол өрдөөс юу ч хийсэр бол Улаанбаатараас иргэдийн төлөөлөгчтэй хурланд нэр дэвшэд 50 сая төгрөгийн авилга би тэнд өгөх болж байгаа. А тэнд бол үнэхээр их орноо бодсон, ажил хийгээсэн, одоо Монгол улсынхаа төлөө өөрийгөө золиослох гэсэн хүн бол тэр одоо тэр тавцсан тэнд очих үнэхээр одоо боломж байхгүй. Бүх юм чи мөнгөөр. Энэ төрлийн тогтолцоог нь мөнгөнөөс талгаагүй цагт хязгаарч манай Монгол улс урагшаа явахгүй. Ганцхан бол маш мундаг залуу, маш өстой зөв хэлсэн сая. Бүгдээр амгшаа хараад нэг зүгт нэг чигт нэг зорилготой ингэж урагшаа явна. Зориудны мөнгөний бодлоготой юм төрлийн тогтолцоотой болгосон юм чинь гадаадын одоо бодлого гадны санаа ороод ирсэн баггүй юм чинь. 90 онд ерөөс чи та хэллээ шүү дээ. Тэгэхээр яг тэрнээс нь давхцаад орж ирсэн гадны энэ бодлого чинь одоо яхаад хамгийн сүүлд улс орн маань дампуураад өнөөдөр үнэхээр уйлж штэ хүмүүс. Ямар болж байна? Үнэхээр өрөвдөлтөй та нар зөв энэ улсуудын амьдрал юм хараад үзээрэй заа юу. Аль нам тэр нам гэж бид нар ингэж одоо ярьж болохгүй. Намууд чинь бүгд адилхан байдаг юм байна. Зорилго нэг юм байна. Цаа танаа нэг юм байна. Аль нам ч ардмнаа боддгүй юм байна. Бид нар ажил хийслээр нарт ачаалал намайг ажил хийдэг гэж хардаг чийсэн юм байна. Эцсийн зорилго нь бол энэ хүмүүсд мөнгөн дээр тогтдог төрийн тогтолцоо дэмждэг юм байна. Энийгээр л явах юм байна. Энийгээр л улс орныг маань ингэж дуусгах байгаа юм байна. Тийм учраас залуучууд хөгшин гэлтгөө одоо саяын дээр нэг чиглэлд явдаг төрийн тогтолцоотой өөрөөр хэлбэл парламентын энэ тогтолцоог устгаад өргөнглөгчийн засаглалтаа олох тэр замруу л одоо Монголын ард түмэн чиглэлээс өөр одоо гарч байхгүй. Ганцхан жамд маш их баярлалаа. Чиний хажууд сууж байгаа хөтлөж залуу бол үнэхээр их орнд залуу шүү дээ. Үнэхээр их орныхоо төлөө энэ нэвтрүүлгийг энэ явуулж яадаг залуу. Та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа. Яг үнэн сая энэ юм шүү дээ. Би бол боддог нэг юм их баярлаад байна. Монголчууд хэрж шүү дээ. Ойлгочлоо шүү дээ. Одоо бид нэр гараад би чи гэсэн гэж ингэх хэрэггүй. Тэртээ тэргүй 90 онд яг систем тэр чигээр өөрчлөгдсөн. Тийм үү? Систем тэр чигээр өөрчлөгдсөн. Тэр системэн дээр бид хөлөө олохгүй. Одоо нэгсэнд буур сэлгээд нэг нутагт очиод нөгөө гол нь хаана байдгийг, ус нь хаана байдгийг мэдэхгүй энэ хооронд нөгөө энэ юугаар тоглоод сурсан гарууд чинь одоо неолиберализм заяа. Неолиберализм энэ бол маш аюултай байхгүй. Энэ гарууд чинь ирэл тоглолт хийсэн Монгол дээр. Үндсэн хуулийн дээр нүртэл ажилласан шүү дээ гадныхан. Эдний эцсийн зорилго бол бизнес мөнгөний эрх ашиг гэж байдгийг. Монголыг яаж баялагийг сурах уу гэдэг юм дээр л тоглолцсон. Нөгөө эдийн засгийн алуурчд орж тоглолцсон. Тэгэхээр одоо бид нэг нэгэндээ тэгтээ тэргүй өнгөрснийг өөрчлөхгүйгээс хойш буруу чихээс өмнө алтарыг ясах байх хэрэгтэй байхгүй. Зарим нэг нь бол шүү дээ. Би энд одоо таач нийс таач хэлмээргүй. Санаатаагаар энэ бодлогыг Монгол төвчнөд төвшүүлсэн урагчнаар би цаг нь болохоор бүгдийг хэлнэ. Тэр шууд санаатаагаар шүү. Нэгсэндээ тэднэртэй үгсэн хуйлдаж Монголыг ийм байдалд оруулсан гэдэг би. А зарим нэг нь дийлэнх нь мдээгүй орсон байхгүй юу?
Оо ингээл ёстой байлгүй. Шилжилтийн үеийн гэсэн би ингээл ёстой. Би сайхан амьдрахад бол би ингэх юм байна. Би энэ намд ихсэл ажил тавуулах юм байна. Амьдралтаа залгах юм байна. Яг ингээ санаагүй ихэнх нь санаанг өөрсөн. Зарим нэг нөхдүүд бол бодлогоор авчиж хийсэн юм. Одоо харин монголчууд сэрчлээ биш үү? 26 жил тоглолцсон юм бид нар. Үгүй юм байна. Өө энэ чинь харин өстой нөгөө буруу замаар будаад хэлчихсэн байна. Одоо шороод хийхгүй бол жалганы ирмэгтэр очихоосоо өмнө хэдвүлээ тусгаар тогтлоо авч ирсэн. Тэрний тулд бид ийм их юм. Би магадгүй 16 оны парламентыг бол их айтайхан залуучууд гараад магадгүй янз бүрийн хүмүүс гараад. Гэхдээ хэцүү гараад зүг явуул засах боломжтой гэж ярьж байгаа. Үндэсний аюулгүй байдал. Тэр дундаа бол дэлхийн дахинд улс гүрэнд болвол нэр төдий үлдэх гээд байгаа нэг улсууд байдаг. Жишээ авахад бол одоо Африкийн тийм ээ тодорхой хэмжээний улсууд байна. Европын оронд жижигхэн улсууд байна. Нэр төдийл одоо нэгснээр түрүүний таны хэлснээр цагаан дээр хараар бичигдээд үлдэх хэмжээний асуудлууд бол яригддаг. Тэгэхээр энэ нөгөө үндэсний аюулгүй байдлын цус сэлбэлт тий Монгол хүний гентэй, Монгол хүний өр удамтай холбоотой ийм асуудлууд бол одоо бас аюулын харанганд дэгдчихлээ. Юугүй ил тод гарч ирээд телевиз, радио зурагтаар хэв мэдээллийн байгууллагаар гарч ирээд олон хүмүүсийн чихээс хэлтэлж байгаа асуудал байхгүй ч гэлээ далдуур бол ийм асуудал маш их явагдаж байна гэдэг. Энэ дээр одоо таны яг эргүүний байр суурь ямар гэдэм бэ? Ер нь бол улс үндэстний мөхөө гэдэг чинь бол нэг бол ирж хядах, нэг бол улсах гэл байдаг шүү дээ. Тэ? Нэг бол улсах. Тэгэхээр бидний лүгөө орилоод байдаг удмын сангийн аюулгүй байдал гээл тэгэл дараа нь одоо яг энэ тал дээр бол бид нар ямар улсуудтай хөшөө байлыг тэгэл өглөө болгоо бодчих хэвээр. Өглөө болгоно тийм ээ. Өглөө болгоо бодчих хэвээр юм. Тэгээ энэ дээр би бас л ингээл буруудталтаа тэгээд хүний эрхийг хаанбогдууллаа, даяарчлалын үнэт зүйлсийг үгүй хийлээ гэж. Миний хувьд бол би энэ үжил баримтлаараа л яв. Би өөрчлөгдөхгүй. Тэр бол тодорхой. Тий. Энэ бол магадгүй намайг мянган өмнө эсрэг байсан ч би энэ дээр баттаач өгсөн. Монгол хүн төрж авах цагт л Монгол үндэстэн оршин. Тэгэхээр энэ дээр бол би бол яг нэг үжил баримтлалыг бол баттай хэлнэ. Хоёрдож их эзэн Чингис хааныхаа үлгийн нутгийг сахиж үлдсэний хувьд 3 сая монголчуудад цусаа богдох хэрэг байхгүй. Яагаад гэвэл дэлхийгээр нэг тарж энэ гашуун зовлон үтцсэн монголчууд ганцхан эцсийн найдвар галан бид нар байхгүй. Бид л байгаад байгаа цагт тэднэрт голдлох нь байгаа л. Монгол улс нь байгаа шүү. Төрийн дуулалтай, тусгаар далбаатай, үндсэн хуулитай, нэгдсэн үндэсний байгууллагт гişүүн ийм орон нь байгаа шүү гэдэг магадгүй тэрүүгээр ундаалагдчих амьдэрдэг байхгүй тэр хүмүүс. Бид нар тэрийг алдах тавьж дах ирэх байхгүй. За хамаагүй тэр энийг манай одоо нэвтрүүлгийн үзэн зугаа зарим үзэгсэн юм уу хуцчин солиорчин юу ч хэлж болно. Намайг яаж доромжилж буруудахч болно. Гэхдээ би энэ үзэл бодлоос эцээч ухрахгүй. Үзэл бодлоосоо урна гэдэг бол хамгийн муухай уралт. Хамгийн адгийн уралт хүн өөрөөсөө бөгөөд үзэл бодлоос урах. Эндээс бол би хөгтлөө үнэнч сэргээлт басна гэж. Тэгэхээр энэ тал дээр магадгүй намайг шүүмжлэх байх. А би шүүмжилж байгаа гэж одоо нэг хэмцэглээд яагаад байхгүй. За нэг үзэгч авчих хоёлаа. За үзэгчд маань магадгүй залгаад уцаа авахгүй ч гэдэг юм уу тиймэрхүү асуудал байвал өршөөгөөрэй. Тэгээ ерөнхийдөө бол зочин маань бол бас та бүгдтэй бол бас хамт үзэл бодлоо хуваалцаж хэд хэдэн үзэгчийг авч бас асуултанд хариулнаа. За холбогдсон байна. За сайн байна уу хүмүүстээ. За өрөөнд хүргэе. За ганц үхэ чамайг би харж ядг юм аа. Би өөрөө Монголын иргэдийн ажлын олонны тэр орцлаа гэж байна. За их зөв чи бас яг энийг энэ үг чиний чамаас гарч байгаа үг ер нь олон түмэнд одоо яаж хүргэмээр юм бэ? Би бас л яг ийм юм ярьдаг ангийн талаар. Монголчууд бид нар чинь ерөөсөө жудаар амьдарч ирсэн ус байхгүй. Тэгээ энэ хууль журам гэж ингээ гарлаа энэ чинь байсан л цаасан дээр бичээд хууль болгочих. Энэ жудгийг л хууль болгосон байхгүй. Тэрнээс нэх олон юм хайгаад гадна дотноос оруулж ирээл тэгээд байх тийм ямар ч шаардлагагүй. Тэгээ нэг чи түрүүн бас нэг яриандаа дурдлаа л дээ. Гадны ихнийг бас нэг чигчлэх тоочууд та нар тэр үед хийжсэн барьжсэн юмсаа ярьлаа. Энэ ерөөсөө монголчуудад хар хайрцагны бодлого гэж байсан. Алтан аргамж, алтан хайрцагны бодлого энэ чинь бүгд өөр. Хар хайрцагны бодлого дотор наад юмчин явдаг байхгүй. Чиний түрүүний хэлдэг яг нөгөө төр хийж чадахгүй юмыг бусдаараа хийлгүү
бодлого байсан юм шүү. Одоо энэ дэлхий дээр ямар газар хэрэгжилж байгаа гэхээр Япон нар энэ хийж байгаа. Казахстан байсан. За энийг одоо Казахстан авч хэлсэн байна. Ерөөсөө Казахстаны маш хурдан хөгжсөн 10 хүн жилийн дотор бүхэл бүтэн тэр Астана гэдэг хотыг байгуулсан тэр том юмыг яаж хийсэн одоо ямар бодолтой байна гэхээр хоёрхан бодлого явуулсан байгаа байхгүй. Нэг нь одоо энэ мөнгө угаасан гэдэг хулгайч нарын мөнгийг бүгдийг тэр Астана хотын тэр газар доорх байгууламжинд булсан байгаа байхгүй. Би нэг хулгайч гэж хэлэхээ болцгоё гэж жагаад зөвшөөрөхгүй гар гэхэд нэг ч хүн гараагүй бүгд тэр газар доор булсан гэж бүр яг тэр юунд ажиллаж ирсэн хүн одоо Монголоос ирсэн нэг асыг байна. Яг ийм бодлогоор бид нар хөгжсөн байсан юм. Манайхан 50-д туучлаа л та. Тэгээ энэ яг чиний хэлээд байгаа юм нь тэр нэг хар хайрцагныхаа бодлого тэрний нэг алтан аргамжинд ажлыг хийх ингээд бүгд зэгцтэй байх юм бол бид нар нэг одоо ингээд царай алдаад гуугаад гадна дотн Америк энэ нэг Америкийн хүн нэг ямарваа нэг юм босоход дандаа нэг Америкийн хүн их аюултай шүү. Та нар анзаарсан уу? 90 онд ямар хүн ирлээ? Тийм ээ. Тэрнээс хойш ямар улсууд ирлээ? Дандаа өмнө нь ирж дандаа монголчуудын бүх юмудыг хийж өгчөө явдаг байхгүй. За энэ байна. Чонд маш баярлалаа. Чи наадах ярьж байгаа зүйлээ яаж дэлгэрүүл юм нэг юм зохион байгуулалт их зүгээр байна. Ийм бодолтой монгол хүн байвал одоо тэр нэг 76-ад ядахнаа нэг танаа шиг юм залуучууд орол мөн ч амархан байна гэн монголчууд. Энэ ёс судлал барьчвал тэгээд нэх их гаднаас хууль гуйж орол дэрж орчуулаад байх шаардлагагүй бол та. Баярлалаа хоёр хүүхдээ. За баярлалаа танаас. За үнэлтэй. Яг үнэ. Ерөөсөө хүн төрөлхтөд яаж амьдрахыг Монголын өөрийнх нь уламжлал ёс зүйтэй заасан байхгүй. Их ёс би бол их зэсэг биш их ёсгүй л болов гэж бодоод идэв шүү. Их ёстой ч биш яс гэж ирдэг. Монголчууд ирдэг шүү дээ энэ ястай. Яс гэж үг хэлээд. Ёс гэж үг хэлээд. Хүн мэс гэж одоо манай одоо их зүг тайлбарууд нь явцсан шүү дээ. Мэс гэдэг чинь сум байхгүй. Ном сумны сумыг мэс гэдэг. Мэсийг шилж авахтаа шулууны авдаг шүү дээ. Цэцээ авдаг тийм үү? Тусгалаа авдаг. Мэсийн шулуунч зэв өдгөө бол хэрхэн нисгэлээ. Тийм. Тэгэхээр тэгж хэлсэн. Тэр зэв өд гэдэг чинь нөгөө жодог юмаа нэгтгэхэд тэр мэс. Одоо бид нар энэ хүмүүс муутай гэдэг чинь шулуун биш байхгүй. Шудраг биш. Гуймхаа, даймхаа, барьцгүй, худалч хүнийг мөсгөө гэж хэлдэг. Тэр чинь шулуун шудраг гэсэн. Тэгээд ерөөсөө за зүгээр ингийн бодъё. За бүр Монгол улс яг ч дэлхийч бай бүр хууль болчихлоо. Бүр хууль. Дахиад өнд үлдэгтэн нийгэмшид юунаас эхлэх үү гэвэл чи юу гэж бодож байна? Би ингэж боддог байхгүй. Байглаас эхэлнэ шүү дээ. Яагаад гэвэл бид нар энэ дэлхий дээр л амьдарч байгаа байхгүй. Байгалийн давагдшгүй хүчин зүйл гэж хуульчил заадаг тийм үү? Яг тэр хүчнээс эхэлдэг байхгүй. Тэр хамгийн том хүч байхгүй. Хинд захирдахгүй, хинж захирч чадахгүй. Тэгээд байглаасаа эхлэхээр л нөгөө Монголыг ёс заншил чинь гараад ирдэг байхгүй. Хамаагүй газар хөнддөггүй тийм үү? Нөхөх хөддөггүй, ус руу шийдэггүй, сав цагаан хэлдэггүй. Ерөөсөө л энэ Монголын шудаг ёс хууль гэдэг чинь л энэ уламжлал нөгөө хүн өөрөө оршин буйх юм үндсэн. Тэгэл тэндээс хууль цаад гарсан шүү дээ. Тэгэж манайх ингээд өөрсдөө гаргачаад хичнээн дахин дамжчихсан юмыг авчираад наах гэдэг ирэхгүй шүү дээ. Тий? Тэрэн дээр нэх өстө гаднад би царай алдаад ах чинь байхгүй. Бараг шахуу дэлхийн өөрөө эргээд манайхаас дахиад хуулиа харуул таарах байна. Даяарчлалын 90 зуунд амьдарч чинь 21-р зуун бол үндсэндээ залуучуудын зуун тийм ээ. Өсөн нэвч гэрээдүйг болсон их суурийг тавих зуун гэж тал талаас нь тайлбарладаг. Нөгөө мундгууд маань. Тэгвэл даяарчлал глобалчлал гэх нэг гой нэр томьёор гарч ирчээд байгаа. Энэ ер нь утга буйзаа өнөөдрийн орчин цагт тэр дундаа бол яг Монгол үндэстэн тийм энэ хоёрын зааг дээр бол бас яаж харддаг юм бол та. Байж болох асуудал тийм ээ. Дайрчлалыг бол анх монголчууд өөрсдөө хийсэн шүү дээ. Хүн төрөлхтөнд ингээд хоорондоо байлдаж, дайтаж, улаалтахгүйгээр хэдүүлээ амьдарч болох юм байна гэдгийг амьд жишээг нь одоо хамгийн сүүлд эзэн Чингис хаан өөрөө хэлсэн. Тийм үү? 18 настай онгойх алтан цар толгой дээрээ тавиад явах төрөний замтай хаанчтай айхаа өвлгүй явдаг боллоо гэх зөндөл юмуд байдаг л дээ. За яг дахиад л хийх гэж юм л та өндөрлөхтөө. Тэгтээ чадахгүй.
Яагаад? Таны бодол шүү тийм ээ. Энэ их ойлаа их том сэдвээр орсон. Дэлхийн сэдвээр орсон. Яг ерөн зураас энийг энэ хийж чадахгүй. Яг тэгэхээр хийж байгаа хүмүүс хийж чадахгүй л да. Энийг хийх гэж оролдоод байгаа жишээлбэл Америкийн нэгдсэн улс гэдэг төрүүлж юм болгоно Америк ороод идэв. Гэхдээ тэгээд Америк ороод байгаа мөртлөө очиод Иракийн хүч зүгээр байгаа. Одоо тийш айл шүү дээ. Зүгээр энгийн нэрийг ойлгол айл. Айлдах гэж орongуудаа шууд аавын дүүжлээл. Хүүхдүүд нь шинэ ойлголоо заа. Тэр гэрт чинь ингээд нэг 10 хүүхэдтэй хэлэлт нэг болдгоо нөхөл байсан байгаад шүү дээ. Тэрийг аав аяа зодчдаг хэлээд ойлгодог. Тэрийн өмөр бол тэгж ороод нөгөөдхийн өмөрөө нөгөө 9-ийг буруутгаал тийм. Энэ мө та нар одоо бөөрлөглөө гэл аав шууд чи хүүхдэд зоддог юм бэ гэж дүүжлээ. Гэхдээ энэ одоо дэлхийн хаа юм. Үгүй байхгүй биш. Би бол Америкт энэ үйлдэлүүдтэй эсрэг байдаг. Болохгүй шүү дээ. Тэр улсын уламжлалыг мэддэг, түүх соёлыг мэддэг. Шашны давхар үүсгэж байна. Үгүй тэгж хийгээгүй. Бидний өвд дэцүүл тэгж хийгээгүй шүү. Тэгэхээр энэний цааталтаа юу вэ гэвэл эдийн еврейнэр гэдэг. Одоо энэ эдийн засгийн алуурчд одоо энэ бүхимийг ягаад масаанчуудын бүлгэлгээл одоо яриад шүү дээ. Ууландаа бол зүгээр би телевиз үзэж байгаа хүмүүстэй хандах. Ихэнх нь уншсан баг. Гэтэ эдийн засгийн алуурчны намын цэвэрлэгийн мөрүүд мухардл зэрэг номуудыг та нар нэг уншичаарай. Яг энэ дэлхийд дээр ямар тоглолт болдог. Тэр тоглолтын чинь үр дүн одоо манад хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгээ ерөндөө бол дайн дажинч гэсэн Америкт өөрсдөө эхлүүлдэг шүү дээ. Одоо тодорхой 9 сарын 11-ний 2 байдлаар өөрсдөө нураацсан шүү дээ. Тэрийгээ тэрүүгээр далимдуулж Ирак руу орсон. Одоо магадгүй наман гэрч хизээ Монгол руу яаж явах ганц өрөнд яаж дөрүүлэх үгээ тооцчих байгаа юм мэдэхгүй шүү дээ. Энэ үндэсний үйлчлэлүүдэд дөрүүлж болно шүү дээ. Хятадтай муудалцуулж болно бид нар. Магадгүй ас тэмдэг зүйлс хэдэн залууны шин одоо цагаач одоо Монголын иргэн шахуу болсон зөндөл иргэд байна шүү дээ. Тэдний буруу байхгүй тэнд бидний буруудах үгүйсгээд ингэсэн тийм бол би харахгүй. Монголын төлөө зүрхэн зохицлол хинчээс яадаг. Тэдний нүд бидний нүд хараал гаргачих юм бол магадгүй хятад улс иргэний хамгааллыг ороод ирэх юм. Хэн мэдхий. Тэгэхээр энэ үндэсний үйлчлэл би түрүүн эмзэглээд байсан учраас тэр энийг дээрэн том улс шиг бусдыг үзэн ядаж бусдыг дарамтлах хэрэггүй гэж ойлгож ирээсээ болохгүй юм. Үнэ тийм авч үлдэх хайрлах хамгаалах үзэл бол мөн. Үндэсний эм нэгтлээ барих газар нутгийн бүрэн бүтэн байдлаа иргэнийхээ хувьд хэмжих үзэл мөн. Монгол ихс Монгол хөх төрж явах үзэл бас мөн. Тий. Эм нэгдэл гэж хамгийн чухал нэгэн зөвхт монголчуудыг харуулах үзэл бас мөн байгаасаа гэж би боддог. За, ерөнхийдөө бол яг ба танаас асуух сонирхох зүйлүүд байна. Тэгээд хүн болгон ч н одоо ерөнхийдөө улс төрлөө стилийг анхаарлаа хандуулсан. Тэр дундуур бол нэг хайтар улс төр тий наад цаана ярихгүйгээр бол өнөөдрийн ярилцлагыг хүргэе гэж бодсон юм аа. Тэгээд бас зарим талаараа бол үзэгч нар сонсоо сууж байгаа тийм ээ. За хоёул энийг үзэж авчаа. За холбогдсон байна. Байна. Орой мэнд хүргэе. Надад нэг санд шууд өдрөлөг. Энэ бид хайр ярилцлагыг сонсоод сууж байгаа сайхан ярилцлага болж байна л доо. За. Одоо Монгол хүний хувьд бол тэр бас бидний Та боломжтой жоохон чанга яриарай хөө. бидний нэг эмзэглэх нэг асуудал бол зайлшгүй энэ зүйл болчиход байна. Одоо бид нар энэ тал дээр бүгдээ нэг тийшээ харъя тийм ээ. Бүгд одоо нэг эвлий гэж ингэж яриад байдаг. Энэ тал дээр бас нэг зохион байгуулах, чиглүүлэх юмыг хийхгүй бол энэ дотроо хүн болгон дотроо охиндаа сууж идэг. Тэрнээс илүү гарч чаддгүй тийм ээ. Энэ нэрвээс илүү гарч чадахгүй нэг ийм зүйл болж байна. Энэ дээр бас нэг зохион байгуулалт ажил хийх ёстой юм аа гэдэг тал дээр би бас одоо чухалчлалыг хийх хэрэгтэй байна гэж бодсон. Дээрээс нь одоо түрүүний нөгөө либералист үзэлгээр ингээд яриад байгаа. Энэ тал дээр би танаас бас түрүүн хэлсэн номнуудаас нэг ном уншаад явах ёстой юм байна шүү гэдэг дээр муу самаричууд гэдэг нэг Шанхайжуу гэдэг нэг солонгос хэлдэг. Тий. Яг бас нэрээ тэр номыг бас Нилээн дэлгэрэнгүй. Тий. Миний бол одоо нэг энэ тоглолтод орж үтсэн энэ тоглолтыг олоод харцсан хүмүүс бол асар бичиж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг маш сайн унших хэрэгтэй. За үзэгчийн маань асуулт бол тодорхой. Ерөнхийдөө бол бид бүхэн ярьдаг, хий ингэж бухимдаж суудаг. Тэгээ хэн нэг нь гарч ирээд удирдан зохион байгуулалт чиглүүлэн гэхээр жагсаан цуглаа хийгээд алаан талаан болох биш тийм ээ. Тиймэрхүү талын юм дутагдаад байна уу гэсэн байр суурийг илэрхийлж байна л да. Энэ тал дээр бас ямар бодолтой байх юм. Би энэ олон жилийн өмнө нэг юм юу хэлүүлж ирсэн. Хөх Монголд дугуйлан гэж. Дугуйлан гэж өөр их айтайхан нэрлэлтэй. Тэр үед бол одоо сайн зөв ойрхны жишээд татлаад ардаа юу шин те. Цэцэг нуурын дугуйлан гэж явдаг шүү дээ. Манжиндарлалын тухайд гадны гар хөл болж шартригтэй татвар юмар зоож авилгалд итгэцсэн тийм үү нөхдүүдийг илчилж тэмцэжсэн. Дугуйлан гэдэг маань өөрөө дугуй соёлын илэрэл. Тэр дугуйлан дээр хүртэл нар зүг тойруулаа гар үсгээ зурцыг энд толгойлогч нь мэддэггүй шиг. Ийм замаар
Өх Монгол дуулан гэж байгуулъя гэж. Нилээдгүй хүмүүртэй уулзч дэмжлэг авах гэж явж ийсэн. Тэгэхээр Өх Монгол бүлгийн хувьд бол энэ дугуулан бол ажиллаад эхэлцээ. Дугууланд бол одоогор би одоо нэг үзэгчд маань хүсэл тавьж байна л да. Нэх ингээл олныг хамраал төрлөг болгоод бас яг үндэ нэг тийм юу алгалтай. Яг тэгэхээр одоо энэ жил сонгуулийн жил дээр нь юу учраас бид би бол их доктортой байдал юм нийтлийг хараад байдаг. Бид бол монголчууд өвгөн хэлээрээ мал хэлээрээ гэдэг шиг заавал нэг өөмийн самангүйгээр ойлголцож байгаа байхгүй юу? Ерөндөө нэг нэгийг хараад ойлгох гэж. Нөхцөл байдлыг бүгд мэдчихэж шүү дээ. Эндээс гарах арга замыг л хайж байгаа байхгүй. Тэгээ тэр дугууланд бас ирж хээрж хөөрсөн юу яж болно. Надтай холбогдож болно. Миний фейс хаяг бол мэдээж ганц хөх Монгол ганц өрн гэдэг тайхт бол ороод ирнэ. Фейсээр надтай бүгдээрээ холбогдвол би энэ тухай бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх болно. Нэг хэсэгтээ бол яг бүлгийн хувьд тусаж байгаа намжуухан байсан байх. Гэтэ одоо бол бид нэг зүгт харах энэ юу талтай бол бид дахиж мөн л эрдэмтэн судлаач түүхчтэйгээ хамтарсан юу гэж шүү дээ. Энийг бол ганц миний толгой бас өгөхгүй. Таны миний телевиз үзэж байгаа ард иргэд хүмүүсийн маань нийт монголчууд эх орныхоо төлөө илгэн нэмтэрч энэ амьдралынхаа төлөө шаналж зовж байгаа бүх монголчуудын нэг зүгт харъя гэдгийг бүгдээрээ мэдэрсэн, сэрцсэн энэ монголчууд бүгдээрээ нийлжиж бид энэ чигээр гаргаж ирнэ. Гэрээр бол бид нар тооноо дэмнэ. Босхон тоон маань бол төр маань төрөө бид нар зүг байлгах гэдэг бол дэмнэхийн тулд та нүнэ болно. Төрийн түвшээд маань бол өнөө шүд ирнэ. Тэгээ тэр гэр нь галтай дулаахан, халуухан хинжд ороод нэг сайхан айл өгдөг шүү дээ. Нэг орчод гармаар хоноод явчмаар нэг тийм л сайхан айл байгаасаа гэж бас боддоо. За үзэгчтэй надад нэг санал шууд нэвтрүүлгийн зочин амирт Хөх Монгол бүлэгмийн тэргүүн гансүрэн оролцсон. Мэдээж гансүрэнгийн байр суурь, гансүрэн гэдэг хүний дотоод ертөнц мөн одоо өөрийнх нь бас юу бодож санаж явдаг гэдэг энэ дотор ганс өх гэдэг хүн ганс сүрэн гэдэг хүнээс бол бас тодорхой хэмжээний зүйлүүдийг бас тодруулъя гэсэн болов цагт авчиг байлаа. Үнэхээр яг та бүхэн бас зарим зүйлүүдийг миний одоо энд асуултнаас бол нэлээдгүй асуултууд үлдчихлээ. Тэгэхээр асууж ярилцах зүйл бол зөндөө байна. Цаашдаа бол бас үзэж та бүхэндээ нэвтрүүлгээрээ уулзах болно гэдгийг бол бас энэ хүн энэ дээрээс хэлчихье. Тэгээд нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө дуусчихаа. Тэгэхээр нь бас хэлж яриаггүй дутууд өлмөг зүйл байх юм бол бас төвчөндөө бол үзэгчтэй хэлвэл. За юуны өмнө намайг энэ хугацаанд анхаарал үзэж сонссон үзэгчдтэй бас баярлалаа гэж хэлэх байна. За тэгээд мэдээж энэ хүү одоо нөгөө гэрийн хамт одоо шууд морилдог цэнхэр дэлгэцийг одоо явуулдаг хөтлөгч танд хамт олонд бас талархлаа гэж хэлмээр байна. Тэгээд ерөндөө л монголчууд нэм нэгдэлтэй сайхан байгаасай. Ийм нэгдэл гэж юм бол хамгийн чухал юм шүү гэдэг ус. Хэлмээр байна л да. Бид нар идэрсэн үедээ л тусгаар тогтол гаргахтын шүү монголчууд минь ээ. Бид нэр амиа бодож, хуваа бодож хоорондоо эвдэрх үедээ л гаргадаг. Тэгээ алдаагаа нэг эргэж хараад алдаагүй хүн гэдэг шиг айл, алдаагүй төр, алдаагүй улс гэж байдаг байх л та. Улс төрийн хувьд бол мэдээж алдах их байдгүй. Төр тарсан хүний хувьд бол тийм ихгүй юм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ нэг явсан замаа нэг эргэж хараад явах зам руугаа нэг бүгдээрээ нэг л зүг рүү харчмаар. Энэ маань эцсийн үлэгтэй Монгол улс минь сайхан байгаас. Бид нар энэ улс дотор байгаа төвд тэрийгээ дагаал бидний амьдрал бид сайжрах юм шүү. Тэгээ нөгөө би түрүүний хэлсэн гадныхны тоглолт орж ирээд чи ганцаараа манайх ганцаараа сайхан биш. Бүгдээрээ сайхан байна. Гэхдээ үндэсний үзэлтэй хувийн үндэснийхөө хувьд монголчууд гэж хэлмээр. За баярлалаа. Надад нэг санал шууд нэвтрүүлгийн зочин амирт дахин хэлээ. Хөх Монгол бүлэгмийн тэргүүн гансүрэн гэдэг хүн бол өрөлдсөн орцсон. Тэгээд бас та бүхэн магадгүй санал бодлоо солилцож сэтгэлдээ хуваалцах, ярьж хөөрөх зүйл байх юм бол Facebook хуудаснаа Хөх Монгол гансүрэн гэсэн фейж хуудас руу орж үзэл бодлоо солилцож мөн магадгүй зарим нэг нь уулзаж очихыг хүсэж байвал бас холбогдож уулзаж учирцгаанаас дараагийн нэвтрүүлгээр бол таныг бас өрн оролцуулах тийм зүйлүүд бол гарч ирнэ. Тэгээд үзэгчд маань бол та бүхэн ярьж хэлсэн зүйл бол бас тодорхой хэмжээний бас мэдээлэл өгсөн баха. За баярлалаа. Бас баярлалаа. За урам